За уг хуулийн төслийг хилцхийг бол дэмжиж байгааг одоо энэ дээрээс хэлж байна. Бас дэмжих хэд хэдэн шалтгаан байна. Бид цаашдаа энэ орон нутгийн түвшинд улс төрчлөлтийг багасгах гэдэг нэг үндсийг бас яригддаг болвол нөгөө талдаа бас орон нутгийн түвшинд яаж одоо боловсон хүчнийг байршуулж бүтээмжтэй байх вэ? Орон нутгийн түвшинд бас асуудлаа хэрхэн яаж шийддэг байх вэ гэдэг зүйлийг бас зайлшгүй ярих ёстой. Тэрнээс биш яг улс төрчлөлтөөс ангид байх ёстой ч гэдэг юм уу ийм зүйлүүдээр бас хавтгаад нь хаахаар сум дүүргийн түвшинд бас одоо яг чадaltaй, ур чадвартай ийм залуучууд бас дэвшихгүй байна. Энэ ажил албаа өгчөөд бас энэ орон нутгийн сонгуульд орж сум орон нутгийнхаа ч гэдэг юм уу дүүргийнхаа түвшинд бас хүчин зүтгэхэд бас эрсдлүүлсэж байгаа байхгүй. Тэгэхээр уг асуудлыг нь бас бид нэг тэнцвэртэйгээр хилцэж бас дараагийн шийдлийг гаргах ёстой гэдэг үүднээс уг хуулийн төслийг бол хэлцээ. Гишүүдийн гаргаж байгаа саналуудыг бас тал талаас нь ярилцсан зүйтэй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт одоо энэ асуудлаас одоо дэвшүүлж байгаа нэг асуудлыг бол би юу гэж харж байгаа гэхээр орон нутгийн сонгуулийн тухай хууль тогтоомжийг сайжруулах ёстой байна. Тогтолцооны хувьд нь бас ярих ёстой байна. Тухайлбал одоо сум дүүргийн түвшинд сонгуулаа явуулаад суманд эзэлсэн эсвэл дүүрэгт авсан суудлынхын тоогоор нийслэлүүгээ болон аймаглуугаа одоо төлөөлөгчийн илгээх байдлаар энэ орон нутгийн сонгуулийг бол хэмнэлттэй. Тэгээд дээрэс нь одоо боловсон хүчний энэ олдохгүй байгаа нөхцөл байдлыг шийдсэн. Тэгээд яг сум аймагч байд юм уу эсвэл дүүрэг нийслэл нь бодлогын уялдаатай ажиллах. Яг тэр дүүргээсээ сонгосон төлөөлөгч нийслэл дээрээ төлөөлж очиж байгаагийн үед бас одоо яг шийдвэрээ гаргуулдаг. Дүүргийнхаа бас асуудлыг ярьдаг. Энтэйгээ холбогдох шийдвэрийг гаргуулдаг. Энэ нөхцөл байдлыг дэмжсэн энэ сонгуулийн одоо реформыг хийх ёстой гэж үзэж байна. Дараагийн нэг асуудал ерөнхийдөө энэ төрийн албанд бас зайлшгүй одоо шинжлэх шаардлагууд байна. Төрийн албаны ангиллиасаа эхлээд бодох хэрэгтэй байна. Бид энэ төрийн захиргаа гэж үзээд байгаа боловч яг орон нутгийн захиргаанд ажиллаж байгаа хүмүүстээр бас тавигдах шаардлага бас өөрөөр баймаар байна. Тэгэхгүй ингээ яам агентлагт ажиллаж байгаа хүмүүстээр тавьдаг шаардлагыг тавьчаад орон нутагт хүн олдохгүй байна гэдэг зүйлүүд явахаар бас их төвөгтэй хүндрэлтэй байгаа шүү гэдэг зүйлийг хэлье. Тэгээ бүх зүйлүүдийг төрийн захиргаа юм уу орон нутгийн захиргаа болох гээд байх биш. Аль болохоор одоо тусгай шаардлага энэ бас оновчтой бөгөөд ил тод байх ур чадварыг яг суурилсан тэр зарчим руу англи руу одоо энэ төрийн албаны реформыг хийх ёстой гэж одоо үзэж байгаа. Тэгээ ерөн бол одоо харин эсвэргээрээ яам агентлагт ажиллаж байгаа хүмүүс бол заавал орон нутгийн түвшинд ажилласан байх тодорхой хугацаанд тодорхой түвшинд ийм шаардлагыг бол харин төрийн албаны тухай хуульд бас хийж өгөх зайлшгүй шаардлагууд байгаамаа. Тэгээд уг хуулийн төслийг хэлцээ. Зөвхөн одоо юу гэдэг сонгогдсон этгээд төрийн захиргааны албан тушаалд ажиллах тэр асуудал дээр квотыг нээж өгч байгаа болохоос биш шууд хавтаад нь томилгож байгаа хэд биш байна. Хоёрдугаарт энэ одоо орон нутгийн сонгуул болохоос өмнө харин бас тодорхой түвшинд төрийн үйлчлэгээ болон төрийн захиргаад ажиллаж байгаа хүмүүс бас орон нутгийнхаа түвшинд иргэдээ төлөөлөх тэр болцоог нь бас олгоё. Тэгээд бас олон гишүүд яг л бодит үнийг хэлж байна. Ахту олонтой л одоо сумын түвшинд одоо явж байна. За дүүргийн түвшинд ч гэсэн одоо яг үндэ хэлэхэд бас дэвших залуучууд бас л хомстой. Тэгэхээр энэ одоо асуудлуудаа бид зөв шийдэж бас төрийн хууль тогтоомж орон нутгийн түвшинд анхан шатны түвшинд хэрэгждэг байх. Эргээд орон нутаг бас асуудлаа тэр яам агентлагийн түвшинд биш. Тэр доороо бас шийддэг. Тэр одоо хүний нөөцийн ур чадвар, мэдлэг тэнд очих. Тэр болцоог одоо нээх байдлаар хэдүүлээ явъя. Тэгээ юм болгоныг бас яг нэг уутанд хийж зүтгүүлэх биш. Онцлог онцлогт нь тааруулж бас шийдэх ийм сорилт бол